Яг сайн байцгаана уу guys? Энэ удаагийн имжлэгээр Tokyo Revengers гэх анимыг ярьж өгөхөөр бэлдсэн байна. Энэ гэр орноо цэвэрлэдэггүй зурагт үзэн хэвтэх хүн бол манай анимын гол дүр Takemichi. Тэр метроны буудлын дээр зогсож байхад ардаас нэг хүн түлхэн. Тэр үхгийнхаа өмнө гэр бүл хамаатан садан биш хайртай охиноо бодож байв. Яг өглөөдөө гэсэн метрон дотор ороод ирэв. Гаднаас түүнийг хүмүүс дуудан гараад харахад түүний найзууд байв. Энэ бол Makoto. Энэ дөрөвнөд болохоор Yamagishi. Эдний ахмад Akun болон Takuya. Тэр толинд өөрийгөө харахад өөрийнх нь дунд сургуульд байх үе шиг нь харагдан. Тэр утсаа харахад 2005 он гэж байдаг. Тэр 12 жилийн өмнөх үедээ ирсэн юм. Тэд нар зодоо энтер хийгээд үеийнхээ хүүхдүүдийг хайж байхад Takemichi би өөрийн 10 жил зодоо хийгээгүй гэж бодно. Гэтэл тэдэн дээр дээдэнгийн ах нар хүрээд ирнэ. Тэгээд юу гэж барах вэ? Манай хэд нялга зодуулаад нусаа ацартаа нааж байгаа юм чи. Оройн манай хэдийг Tokyo Manji ангид нохоо шиг зүтгэнэ гэдгийг нь хэлдэг. Tokyo Manji gang гэдэг нь нэг бүлэглэл товчлоод Томан гэдэг. Энэний нэрийг Kiyomasa гэдэг. Тэд явж байхад Takemichi нэг газар руу яарангүйж гүйсээр байгаад нэг хаалганы өмнө ирэн хонхойг нь дарахад түүний хайртай охин бүр түүний найз охин Tachibana Hinata одооноос Hina гарч ирээ Takemichi санаа тавьж байваад хосууд чиг байж байхад Takemichi түүнийг харан уйлаа. Дараа нь тэр уйлсаар явна. Тэр чийлэрж байхад хэдэн дээрлэх гарууд нэг хүүхдээ дээрлэхэлж байна. Takemichi гүйж очоод нэгийг нь шанаад шунгаагаад газраас архины шил аваад би одоо муухай ааштай байна шүү. Үх эсвэл яв гэд тэд нар явна. Дээрлэхүүлж байсан хүүхдийн нэрийг асуухад Tachibana Naoto буюу манай хүний найз охины дүү. Takemichi дүүтэй ярилцаад ирээдүйд болох зүйлийг хэлж өгнө. Одоогоос 12 жилийн дараа 7 сард чиний ихч өхөн бас чи ч бас өхнө гэж хэлээд ихчийг хамгаал гэхэд би тэгнэ гэн. Хина болон түүний дүү нь 12 жилийн дараа ачааны машинд хариулж өгсөн. Тэр ачааны машин бүр Томан их байсан. Тэд гар барин скрин солигтой эмнэлэгт Takemichi сэрнэ. Naoto түүн дээр хурж ирнэ. Тэр цагдаа болсон байх бөгөөд өөрөө өхөөгүй байсан ч Хина өгсөн байдаг. Тэр Takemichi-гаас тусламж өгсөн. Миний ихчийг чийл аварч чадна гэдэг. Түүний болсон зүйл зүуд биш байх ба тэр түрүүн 12 жилийн өмнө очиод ирээдүг өөрчилсөн нь байна. Naoto дараа нь Takemichi хэдэн өдөр унтуулахгүй Томаныг судлуулна. Энэ бол Томаны хоёр толгойлогч Sano Manjiro болон Kisaki Tedda. Naoto түүний чадварын учрыг тайлж 12 жилийн өмнөх тэр өдрөө очдог гэж бодно. Яан вэ гэхээр чи 12 сарын 1-нд цаг хугацаагаар ухарлаа гэхэд 12 жилийн өмнөх 12 сарын 1-нд очино. Түүний чадварын төлхөөр гар барих байх гэж бодон тэд гар барихад яалтчгүй зөв байж тэр 12 жилийн өмнө ирэхэд яг зодтолтож байхад орж ирж таарж нөгөөх нь ирээд зохиод унгаачихна. Саяныханд бооцоодод тулдаг тулаан чанаргүй юм үзүүлвэл хүн ирэхэ болно гэд Takemichi зодж эхэлнэ. Үд дунд болж тэр босч ирэн Kiyomasa-гаас би танаа удирдагч Sanoтой уулзч болох уу гэсэн тэр уурлаад шууд бейсболын цөхөөрөөр зодож эхэлнэ. Оройн тэр ухаан алдсан байхад Kiyomasa босгоод ахид Sanoгийн нэрийг дуудвал алан шүү гэдэг. Takemichi би нэг чадахгүй юм байна гэд шантарсаар Хинагийн гэрийн гадаа ирэхэд Хина хурж ирж байхад таарж түүний маш их зодуулсан байгааг нь хараад би эрэхтэйсэн бол чамайг хамгаална гэдэг үгийг сонсоод буцаад урам зориг орно. Маргааш нь манай хэд 0-д орж байгаад өнөөдөр дахиад бооцоодод тулаантай. Өнөөдөр Takuya тулдах ёстой гэдэг. Takuya нь би муутай гэд бусад нь түүний оронд тулдмаар байсан ч чадахгүй. Тулаан чиглэх гээд дэвжээний хоёр талын хүнийг танилцуулаад тулаан эхлэхэд Takemichi хүлээ. Энэ тулааныг жаахан сонирхолтой болгоё. Хааны эсрэг боолч юм уу? Kiyomasa надтай зодтолгээд Kiyomasa түүний саналыг зөвшөөрөөд зодоо эхэлнэ. Акус түүний зодуулж байхыг хараад хутаг гаргаж ярьж Kiyomasa-г алах гэж байна. Takemichi хараахан болоогүй байна. Миний 12 жилийн сэтгэлийн шаналлыг эдгээхэд хангалтгүй байна. Би зүгээр л зүгтсэн. Акун хутгаад алт хийж Takemichi би хизээж буцаж чадахгүй. Надад буцаж болохгүй шалтгаан байгаа. Томаны Kiyomasa намайг ялахын тулд алхал болчтой. Би чамайг алах болно гэхэд хажуудлаас Томаны дид захирагч Дракийн буюу Ryuguji Ken гарч ирнэ. Одооноос Ken бүгд ч түүнтэй ёсолж мэдлэн.
Энэ бол Тооманы захирагч Майки буюу Сано Манжиро. Киомасыг мэдлсэн шууд л Кен өшгөлнө. Захирагчтайгаа ингэж бүхийж мэдлж бай гэж хэлнэ. Майки Такемичигээс нэрийг нь асуух хэлэхэд Такемичи гэж дуудана. Буруу штэ гэсэн Майки тэгж хэлсэн бол тэгж дуудна гинэ. Майки өнөөдрөөс эхлээд найзууд боллоо гэд Киомаса ганц л өшгөлнө. Такемичи хичээл дээр байхад Майки ороод ирнэ. Майкиг хараад багш нь бүр гүлэг. Тэр Такемичиг цуг гадуур гарыг гэд аваад гарна. Дураараа шаасан те. Шууд хичээл орж байхад орж ирснээ авч явж маа. Гарсан дээд ангийн ах нарын бүгдийн зодчихсан. Майки дээгүүр нь гიშгэж явна. Тэр зүгтээ байж байсан Хина хурж ирснэ. Майкиг алгадна. Такемичи болон бусд нь шок. Хина дээрлэхэж байна гэж бодсны. Такемичиг аваад явах гэж байхад хүн алгадчихад хайчих гэж байгаа юм гэсэн Такемичи наад гараа ав гэсэн. Сая юу гэсэн бэ? Гараа ав гэдэг байгаа юм шүү. Новшоо. Чи хинтээ ярьж байна гэж бодож байна. Хизээш тавьж явуулж болохгүй зүйл гэж байдаг юм гэж Такемичи хэлнэ. Майки найзууд болно гэж бодсон юмсан. Яаж өгөхөө шийд гэхэд Хинаад л бити хурууга хүргээрээ. Надад ямар хамаатай юм гэж зөхөх гэж байсан. Тоглосон юм аа гинэ. Хина дараа нь буруугаар ойлгосондоо уучлалтгүй. Тэгсэн Майки яай часгээ лалгацсан шүү л гэж байна. Тэд дараа нь дуугаар явж байхдаа Такемичи Майкигаас чамд яагаад би таалагдах юм гэхэд надад 10 насаар ахныг ах байсан юм. Тэр даан ч өөд болчихсон. Тэр ямар ч хүчтэй хүнтэй байсан шууд л зодтолдог. Чи надад ахыг минь санагдуулдаг гэж хэлнэ. Би хулигануудын шинэ нэрийг бүтээн. Чи надтай нэгдээж. Кен сайн зодтолдог хүн олонч бусдын төлөө зогсдог. Чам шиг хүн ховор. Бодож үзээрэй гэд явна. Тэр дараа нь явж байхдаа нэг хүнтэй зөрнө. Тэр хүний ирээдүйн Тооманы толгойгч Кисаки гэдгийг тэр мэдсэнгүй. Хэд хоногийн дараа насанд Такемичи анх удаа охины өрөөнд орж ирж үзэж байгаа болохоор ихэд сонирхоол. Удалгүй гадаан солиуд будуулж тэр хоёр дээвэр дээр гараа харж Такемичи гараас нь хөтөлсөн Наотогийн гараас хөтөлсөн байж тараад буцаад хүрээд байна. Такемичи Майкитэй уулзснаа хэлэхэд яагаад алаагүй юм гэж байна. Такемичи тэр сайн хүнгээд түүнтэй уулзах гээд мэдээлэл хайж байхад түүний нэг олсон зүйл нь Акун Тооманы салгааны дарга болсон байна. Өмнө нь тэр Киомасаа гутгалж шорон суусан бол гэхдээ тэр ирээдүг өөрчилсөн тул Тооманд орсон байна. Такемичи түүнтэй ярьж нэг газар уулзахаар болж түүнтэй уулзсан. Тэр хоёулахнаа уулзъя гээд баг үйсэн шигээ байж байгаад Акун чамайг метро руу түлхсэн хүн бол би. Гэхдээ чамайг наавтаа орсон. Ирээдүг мэдж чадахгүй бол тэгж чадахгүй. Чи магадгүй цаг хугацаар хаялдаггүй. Би одоо Кисакигийн цэрэг болсон. Тооманы бүх хүмүүс Кисакигийнх Майкиг хараагүй хэдэн жил болсноо хэлнэ. Такемичи Акунд хитрхи өрөөтөг байна. Тоомоноос гар гэсэн. Би Кисакигаас айж байна. Майки Дракиныг үгснээс хойш өөрчлөгдсөн. Бүгдийг нь авраарай гэд тэр дээвэр дээрээс үсэрдэг. Такемичи Нафта хоёр Кен үгснийг хайхад бүлэг хоорондын зодон болж нэг хүн утгалуулж өгсөн гэдэг. Энэ нодоогоос 2-7 хоногийн дараа гэдгийг хараад тэд гар бараа өнгөрсөнд ирэхэд Такемичигийн дээр нэг охин хөвтөж байна. Жохо хөвтөд үлдээ айцгаа гэж. Такемичи ичиж улаагаал нөгөө буудлынх нь утас дугаараа нөгөө охин авч ирэхэд Такемичи гараад бажигдаж байдаг. Тэгээл нэг газар зогсоол Хинаад л баригдаж болохгүй шүү гэсэн. Ард нь юу баригдаж болохгүй гэжгээд хүрээд ирнэ. Хина чи заримдаа хүүдүүндий, заримдаа илдэг байх юм. Такемичи руу Кен залгаж бүгдээрээ цугларчихсан байна. Хүрээд иргээд Хинатай очисон. Бүх Тооманы гişүү цугларчихсан байдаг. Тооманы 2 дугаар дивизийн ахмад Мицуя. Тэгсэн нөгөө охин чинь энд байдаг. Энэ охиныг Эма гэдэг. Кенцээ. Гэхдээ Кен түүнийг тоодгүй болохоор түүнийг мартах гэж Такемичитэй байсан. Гэхдээ уул нь бол Кен Эмацай. Гэхдээ хална гаднаа хайрын дотроо. Энэ охин бас нэг зүйл нь Майкигийн дүү. Тэгэд энэ охин намайг шалтан байхыг хараад зутдаг байна дээ шүү гэсэн. Хина бүр амар уурлаад Такемичигийн ботлон зодоо явчихна. Майки хоёр хурж ирэн дээр гараа зогсоод өнөөдөр бид Мебиусийн талаар ярилцах гэж цугласан гэдгийг хэлнэ. 3 дугаар дивизийн дэд ахмад Пэян болон 3 дугаар салааны авахд Пачи. Мицуя Такемичид юу болоод байгааг нь хэлнэ. Пачины нэг найзыг нь Мебиус гих бүлэглэл химэх нүдэд найз охиныг нь нүдэн дээр нүхчэндээ бүх мөнгийг нь аваад гэр бүлээс нь салгасан. Мебиус нь Тоомоноос 2 үе дээгүүр юм байлээ. Майки Пачинээс юу их юм тулдах уу? Тэд нар биднээс 2 үе дээгүүр. Тоомо хохирлгүй өнгөрөхгүй болов. Та нарт түүг удахал болно. Наадахыг ч асуугаагүй байна. Үзэх юм уу яах юм? Би үзмээр байна. Би бүгдийг нь цааш нь харуулмаар байна. Пагийн найз тоосоо гүйлж байхад төвг гээд бодож байгаа хүн байна уу? Пагийн найз зодуулж байхад гээд айж байгаа хүн байна уу?
Мэбиусыг бид бут нэргэх болно. 8 сарын 3-нд бүгдийг нь хөөс тэмтэрнэ. 8 сарын 3-нд Кен үхдэг учир Такемичи Кений бие хамгаалагч хий гэсэн ч Кен юу гэж зөвшөөрөв. Дараа нь Кений өнгөрсөн харна. Тэр аавыгаа мэдхгүй ээж нь бие үнэлэгч байсан. Түүний гэр нь бие үнэлэх газар. Манигай бага байхдаа хүртэл атмаа хийдэг байсан мэлээ. Нэг өдөр Кен өөртөө байдаг шивээсээ хэлгэн. Дээдэнгийн ахнаар нь Майкигээд айхтар хүчтэй нөхөр байна. Чи дагуулад иргээд Кен очин анх удаа Майкитай уулзна. Дээдэнгийн ахнаар чамайг дуудаж байна гэсэн. Өө тэгвэл очиж уулзъя даа гэж тагаж явна. Майки тэр дээдэнгийн ахнартай таарад бие халааж байснаа гүйн үсрэн атмааных нүүрэн дээр дэвсчихнэ. Майки Кенээс найз болох уу гэж асуув. Энэ өдрөөс эхлээ найзууд болно. Такемичи Майкийг Мэбиустэй тулдахгүй болох уу гэж байсан. Пачи үснээс нь барьж байгаад авч хидээд өөрөглөл үлэн зодно. Майкиш дундуур нь бид Мэбиустэй тулдна гэж байхад Мэбиусийн ахмад Осанай орж ирнэ. Пачи гүйжчихэд нэг зөвхөлээд газар унна. Тэр гаднаас тэргүүдээ дуудана Такемичи Осанай руу харж байгаад яагаад гөлрөөд байгаа юм гэж зодуулна. Такемичи зодуулж байхад Пачи болиулна. Пачийн зодолтоод нэг цохиж чадалгүй ялагдаж ухаалта Майки дээр ирээд унна. Майкиж чи ялагдаагүй гэсэн бүгд шоолж эхэлнэ. Майки Осанай дээр очиод Осанай би чамайг 10 секунд нуулгана гэж байсан. Майки нэг л өшгөлөөд ухаалтуулна. Би байгаа цагт Тома хизээч ялагдахгүй. Нөгөө юм чи босч ирснээр архины шил аваад Майки руу дайрахад урдуур нь Кен ороо. Яг өглөөдөө гэсэн Кен өвдгөлжигдэг. Тэгтэл цаанаас нь Пачи өшөө орслоос болоод ирээд бүлчгэв. Удахгүй цагдаагийн дуудуу гарч Майки Пачиныг авч явах гэж байсан ч Кен түүнийг өргөн Пачинд хэрэгээ хүлээхээр үлдэнэ. Такемичи зүхтаж байгаад ухаалдуун. Такемичи имлэхээ орон дээр сэрээд нэг сайхан сүнээс нэг зөөлхөн юмнаас базаад авлаа. Тэгсэн нэг хүний мөмнөөс базаад авлаа. Тэр нь Эммагийнх байна. Эмма Майки Кен хоёр зодтолцсон. Одоо Тома Майки болон Кених гэж хоёр хуваагдсан хэлээд Такемичиг дэрлээд уйлж явахад Хина хараад буруугаар ойлгоноо. Такемичи имлэгт байхдаа уйдаад 3 хоног 2500 ширхтээ пазл эвлүүлсэн. Түүн дээр найзууд нь ирэхээр эргэж ирнэ. Дараа нь Кенчос ирэхээр ирнэ. Пачины хутгасаа Осанаа амьд байгаа болохоор тэр нэг жил суухаар болсон. Такемичи Майкигийн талаар асуухад уурлаад зохиогтой эвлүүлсэн пазлыг нь эвдэлж эхэлнэ. Тэгээд уучлалт гуйсан миний 72 цагийн хөдөлмөр гэсэн. Уучлалт гуугаа өстэй гэсэн. За 72 цаг л хийс юм өө гэд. Кен Тома дууссан гэд гарч явтал Майкитэй таарна. Тэр хоёр хэрэлдээд нэг руугаа Такемичигийн баах юмыг шидэлтэн. Такемичи бүр сүлдээ амар уурлаад "Мо хоёр гөлгөө" гээл Майкиг очиж зохих гэж байсан. Өөрөө хогийн сав руу орчихно. Тэр бүр сүлдээ уйлан дуулна. Та нар Томаныг хувааж болохгүй энэ төр гэсэн. Майки чиний үсэн дээр өт байна гэсэн. Нэрээ л өт байна. Ке Майки хоорондоо инээлдээ зүхтэн. Тэр хоёрыг өтөвлөрүүллээ. What the fuck. Тэр хоёр дараанаас нь бие биенээс уучлахгүйгээл Такемичи та хоёр юунаас олж муудалцсан гэсэн. Мартчихсан гинэ. Сайхан гар очив нэрэ. Эмма Хина хоёр ирээд Такемичи Кенд цугныг баяр үсгийг асуугаа тэр хоёр хүлээж байхад нөгөө хоёр нь хааврыгаа өмсөөр хурж ирнэ. Кен Эмма төрүүлж явна. Удахгүй бороо орж Хина Такемичи хоёр модны доор хорогдож байхад Хинагийн гейтанд багтчихсан цус гарч байдаг. Хина яг унах гэж байхад Такемичи барьж аваа. Үргэлжлүүлээд яг үнсэлцэх гэж байхад Такемичи хүн залгаа аваад ярихад Ямагиши Мэбиус Тома хоёрын төрчлөлтөө дуусаагүй юм шиг байна гэд Такемичи Хинаг эндээ хүлээж байгаарай гэд Кенийг хайж байхад тэр нэг зүйл харахад Киомаса нэг хутаг аваад Кенийг өнөдөр алах гэж байна. Такемичи нууцаар харж байгаад баригдаад зодуулаад Такемичиг скотчор хүлээд яваад өгнө. Удахгүй Хина хурж ирээ амных нь хаалтыг авахад наад чиг бүтлгүйтэл яаж хүн амрах вэ дээ? Би Майки болон Кен шиг биш. Би бол зүгээр л бүтлгүйтэл гэсэн. Хина үнсээд чи бол Майки Кен биш. Чи бол чи гээд Такемичи урам зориг ороод явж байгаад Мицуятай таарна. Мицуя ч бас Кен руу дайрах гэж байгааг мэдсэн байх бөгөөд тэр хоёр зэрэг Кен руу дайрах гэж байгаа хүний нэрийг хэлэхэд тэр хоёр хоёулаа өөр нэр хэлнэ. Мицуя Пэян гэж хэлсэн бол Такемичи Киомаса гэж хэлнэ. Мицуя авчрыг нь тайлбарлаад Майки Пачиныг суллахыг хүсэж байсан ч Кен эсрэг байсан учраас Пэян Кен руу дайрах гэж байгааг нь. Энэ үед Кен дээр Пэян ирнэ.
Мицуя Такемичи хоёр явсаар хагаад Кэнийг болоход газраар битүү Мебиусийнхаа ухаалтчихсан. Цаана бас маш олон хүмүүстэй Кэн зодтолдож байна. Кэн ядарч байна. Хязгаартаа тулжглаа гэж байхад генет нэг мотооны дуу хангидаж эхлэв. Энэ Майки байж хурж ирэхэд хажуу талаас нэг нөхөр гарч ирээ. Тэр өөрийгөө төр зургийн Мебиусийн дарга хаамаа шүжээ гэж хэлнэ. Майки шууд өшгөлөхөд Майкигийн өшгөлтийг хаана. Манайх зугуулаа танайх дөрүүлээ гэхэд цаанаас манайхан хурж ирж эхлэв. 5 дугаар салааны дарга Муто, 4 дугаар салааны дарга Кавата Нахоя, 1 дугаар салааны дарга Бажи Кейсуке. Тэд өөдөөдөөс харан зогсоод дохио өгөөд зодон эхэлнэ. Такемичи явсараагаад Киомасаг харахад хутх нь аль хэдийн зусцсан байв. Такемичи ирсэн зүг рүү харахад Кэн хутгалуулчихсан хэвтэж байв. Майки, Такемичи тэр үхвэг байна. Миний өмнөөс харж хандараа гэж хэлнэ. Такемичи Кэнийг үүрсээр явж байхад араас нь Хина Эмма хоёр эмлэг дутсан гэсээр хурж ирэхэд өөдөөс нь Киомаса Кэнийг дуусгахаар хурж ирнэ. Такемичи Киомаса дээр очиод хоёуланд нь дуусгаагүй ажил байгаа гэд зодтолдох гээд ярихад Киомаса өөдөөс нь гарлуун дүрчхөв. Такемичи өвдөлтөд өвчөө хутгаа авч хийдэ. Киомасагаас зуурж авч түүнээс хазаавна. Киомаса үргэлжлүүлсэн зогсоор Такемичи зөхөлсөөр хагаад түүний зөхөлтийг гарган дахин гаргаа ард нь гарч дээр нь гараад гурвалжин болт хийж эхэлнэ. Тэр эцэст нь ухаан алдуулна. Кэн Такемичи хоёр охтуудаа явуулаад Кэн Такемичи хоёр Киомасагийн сугны өслүүдтэй зодтолдох гээд нэг нь хутга барьж дайрсан. Хажуу талаас Акун гарч ирээ зөхөвнөгөн. Удахгүй бусд нь хурж ирэн тэд төд удалгүй зодуулна. Эмма Хина хоёр эмчнэр дагуулж ирнэ. Нөгөө талд тулаанч дуусч Тома ялчихсан байна. Майки Хама хоёр дээр нэг нөхөр хурж ирээд цагдаа ярьж байна явцгаая гэж хэлнэ. Хама явахдаа Кантогийн хамгийн харгас бүлэглэл улхаалаа. Би улхаалагийн 1-р салааны дарга Хама шүжих гэж хэлээд явна. Кэний хагалгааны өрөө рүү оруулчихсан байж байна. Төд удалгүй эмчнэр гарч ирж хагалгаа амжилттай болсныг хэлнэ. Бүгд ч баярлана. Такемичи дараанаас нь Кэнийг ирэхээр очино. Кэн Майкиг өөрөө гисэн юмгээд Томаны дүрм төвцгийг өгнө. Энэ хувцсыг Майки анх Томаныг үүсгэн байгуулахтаа өмсч байсан. Чи Томаныг аварт уучраа авах хэрэгтэй гэдэг. Тэгээд Кэн түүнд баярлалаа илэрхийлнэ. Такемичи одоо Кэнийг аварсан бүх зүйл зүгээр байх гэж одоо буцаад явах гээд Хинад дурсгал болгож зөөлт өгнө. Тэгээд Нафтотой гар барин буцаад ингийн үед дээрнэ. Тэр буцаад ирэхэд цагийн ажил дээр байна. Утсан дээр нь салгаанд хөдөө гэж нотификейшн ирж очиж үзэхэд Аку өсчин болчихсон байна. Такемичи багтаа анхны үйлчлүүлэлт чинь болно гэсэн болохоор дуудсан байна. Нафта түн рүү залгаан бүх зүйл өөрчлөгдсөнийг хэлээд цуг ихч рүү явъя гэд Такемичи Хинагийн гэрийн үүдэн дэрчгээд маяглаад би орохгүй. Дүүнээ чи л ор гэд. Байрных нь хаалгаар гарч байсан нэг хүнийг мөрөг. Такемичи түүнийг хараад нулимс туслуулна. Тэр бол Хина байлаа. Тэр хоёр хоорондоо юу ч ярихгүй ичээд сууна. Такемичи нэг зүйл анзаарсан нь Хина түүний өгсөн зүйлтийг зөөж байна. Нафта энэ хоёрыг яриулах гээд цуг машинаар зугаалъя гэд машинаар явтал бас л ицсэн ивэр. Нафтагийн ажлаас нь дуудана тэр явж Хина Такемичи хоёр нэг газар зогсож Хина түр алхацгаая гэд парк дээр баг зэрэг алхаж Хина энэ дэрэг ууджээ. Би хайртай хүнтэйгээ шинэ жилийн орой ирж байсан. Энд түүнд шинэ жилийн орой хаягдсан. Би түүнийг одоош мартдаггүй. Надад хэлээч. Такемичи гэд. Такемичи 0 ороод тэр хүн би байсан юм байх та. Би яагаад Хинаг хайсан юм бол гэж бодоо нүрээ усаар угаагаад зориг ороод гарч байсан Хамматай харна. Хамма чи машинда байхгүйсэн юм уу гэд явна. Такемичи түүнийг санаад машинда байхгүйсэн юм уу гэдгийг нь бодоод машин руугаа яараа явхад дэндүү оройтсан байж нэг машин очиод мөрөгчгөн. Такемичи очиод жолоочийг нь харахад Акун байв. Тэр ахин нөгөө лүгөө хэлээд би одоо Кисакигийн цэрэг болсон. Томаныхан бүгд Кисакигийнх. Би Кисакигаас айж байна. Бүгдийг нь авраарай гэд гал авалцаж дэлбэрнэ. Такемичи Хина дээр очиж аврах гэхэд аль хэдийн хөлгөө болсон байв. Такемичи түүнийг тэрээд зогтаа өөх гээд өнгөрсөнд ирээдүйдч үргэлж үрд би чамд хайртай. Хина нулимс туслуулан хайртай өнөө цуг өгөөлөхгүй тулд түүний түлхэн машинаас гаргаж өөрөө дэлбэрдэг. Такемичи заавал аварна. Хитэн ч удаа бүтлгүүцсэн бай. Ахин дахин чамайг аюулгүй ирээдүйд хүрх хүртэл би яасан ч ухрахгүй. Би Томаны толгойлогч болох болно. Яг энэ үрээд энэ удаагийн имжлэлийг дуусч байна. Тэгэхээр дараагийн имжлэлийг хүртэл түр бай. Лайк болон сабадараа.